Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний D хэсгийн багууд болон онцлог тоглогчдыг хүргэе. D хэсэгт тэмцээнийг хамтран зохион байгуулагч Америкийн нэгдсэн улс, 16 жилийн дараа дэлхийн аваргад иргэн ирж буй Парагвай, 6 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ дараалан оролцох Австрали, 2002 оноос хойш анх удаа дэлхийн аваргад оролцож буй Туркийн шигшээ багууд багтжээ. Энэ хэсгийг олон шинжээчид хамгийн өрсөлдөөнтэй хэсгүүдийн нэг гэж нэрлэж байгаа бөгөөд дөрвөн баг бүгд хэсгээс гарахын төлөө ширэн өрсөлдөөн өрнүүлэх төлөвтэй байна. Тэмцээнийг зохион байгуулагч Америкийн нэгдсэн улсын шигшээ багийн хувьд нутаг дээрээ тоглоно гэдэг хамгийн том давуу тал. 1930 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан тэд сүүлийн 6 удаа дэлхийн аваргад оролцохдоо 4 удаа хасагдах шатанд шалгарсан амжилттай. Энэ удаагийн дэлхийн аваргаар Америкийн нэгдсэн улсын шигшээг удирдах хүн бол Аргентин мэргэжилтэн Маурисио Почетино. Түүний удирдлага доор Америкийн нэгдсэн улсын шигшээ баг өөрийн хөгжөөн дэмжигчдийн өмнө түүхэн амжилт үзүүлэх томоохон зорилготой талбайд гарах болно. Америкийн нэгдсэн улсын шигшээ багаас онцлог тоглогч бол мэдээж Кристиан Пулишич. Капитан Америка хэмээн алдарсан тэрээр өсвөр наснда Боруссия Дортмундын академид очиж Европын замналаа эхлүүлэн Челсигийн хамтаар аваргуудын лигийн авраг болж байсан билээ. Милан клубын бүрэлдэхүүнд сүүлийн жилүүдэд тогтмол өндөр түвшинд тоглож, карьерийнхаа оргил формд ойртож буй тэрээр шигшээ багийнхаа довтлохооны гол зүрх нь байх болно. Нутгийн талбайд тоглож буй Пулишич багаа хөтлөн хэсгээсээ нэгээр гарах зорилготой. Хэрвээ Америкийн нэгдсэн улс өндөр амжилт үзүүлж чадвал түүний нэр хамгийн түрүүнд дурддах нь гарцаагүй юм. 2010 оны дэлхийн аваргад шүгийн 8 шалгартнаас хойш анх удаа дэлхийн аваргын шигшээ шатанд иргэн ирж буй Өмнөд Америкийн төлөөлөл Парагвай бол ямар ч хүчирхэг багийг бүдрээж чаддаг, хамгаалалтаас сөрөг довтлохоонд маш хурдтай шилждэг баг юм. 2010 оноос хойш шигшээ багийн амжилт унаад байсан ч Аргентин дасгалжуулагч Густаво Альфарогийн удирдлага дор тэд иргэн сэргэж 16 жилийн дараа дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм. Тэдний онцлог тоглогч бол Парагвайн шинэ үеийн нүүр царай болсон довтлооны чиглэлийн хагас хамгаалагч Хулио Энсисио юм. Дөнгөж 22 настай тэрээр Парагвайн хөл бөмбөгийн шинэ үеийн бэлэг тэмдэг болж чадсан бөгөөд асар хурдтай дриблинг, гинтийн шийдвэр, хүчтэй алсын цохилтороо ялгардаг. Энсисио Парагвайн шигшээ багийн төлөө өсвөр наснда дебютэ хийж дэлхийн аваргын үржилсэн шатанд чухал мөчүүдэд багаа олонтаа аварсан тоглогч юм. Ялангуяа эрхийн төлөөх өрсөлдөөнд хүчирхэг өрсөлдөгчдийн эсрэг зөрөгтэй тоглолт үзүүлж, довтлохыг санаачлан манлайлж байсан нь Парагвайчуудын итгэлийг улам нэмэгдүүлсэн. Түүний бүтээлч байдал, гинтийн үйлдэлүүд энэ дэлхийн аваргад Парагвайн хамгийн том зэвсэг байх нь гарцаагүй. Хэрв Парагвай дахин хасагдах шатанд шалгарч чадвал Хулио Энсисиогийн нэр хамгийн их яригдах тоглогчдын нэг байх болно. Австралийн шигшээ баг бол сүүлийн жилүүдэд Азийн бүсийн хамгийн доктортой багуудын нэг байгаа. Тэд 2006 оноос хойш бүх дэлхийн аваргад тасралтгүй оролцож байгаа бөгөөд 2022 онд дахин хасагдах шатанд шалгарч чадсан билээ. Австралийн шигшээ багаас онцлог тоглогч бол залуу довтлогч Нестори Иранкунда юм. Танзанд төрсэн Бурунди гаралтай гэр бүлтэй тэрээр бага насндаа Австральд суурьшсан бөгөөд Adelaide United клубт гарч ирэхдээ хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн юм. Асар хурдтай гүйлт, хүчтэй цохилт, нэгэн эсрэг нэг нөхцөлд хамгаалагчдыг төвөггүй хуурч чаддаг ур чадвар нь түүнийг Австралийн хөл бөмбөгийн хамгийн ирээдүйтэй авиаснуудын нэг болгосон юм. Дөнгөж 20 настай тэрээр энэ дэлхийн аваргыг өөрийгөө дэлхийн нийтэд таниулах хамгийн том тайз болгон ашиглахыг хүсэж байгаа. Харин Туркийн шигшээ багийн хувьд 2002 оны дэлхийн аваргаар хүрэл медаль хүртэж дэлхийг шуугуулснаас хойш анх удаа энэ том тайзнаа иргэн ирж байна. Гал галуун дэмжигчдтэй авиаслаг залуу тоглогчдоор шинжлэгдсэн туркуудын иргэн ирэлт хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг татж байгаа юм. Туркийн шигшээ багаас онцлог тоглогч бол Реал Мадридын залууд Арда Гүлер. Зүүн хөлний гайхалтай мэдрэмж, талбай харах чадвар, торгуулийн цохилтороо аль хэдийн дэлхийн нийтийн хайрыг татсан тэрээр Туркийн хөл бөмбөгийн шинэ үеийн нүүр царай болоод байгаа. Өсвөр наснда Фенербахчегийн үндсэн бүрэлдэхүүнд гарч ирсэн Арда богино хугацаанд Европын хамгийн ирээдүйтэй авиаснуудын нэг болсон юм. Дөнгөж 21 настайч шигшээ багийнхаа тоглолтын хэмнэлийг тодорхойлох хэмжээний нөлөө үзүүлдэг болсон тэрээр энэ дэлхийн аваргаар өөрийн нэрийг жинхэнэ супротын игнэнд бичүүлэх боломжтой. Нутаг дээрээ тоглох Америкийн нэгдсэн улс, хамгаалалт ба сөрөг довтлохоогоор аюултай Парагвай, хизээч бууж өгдөггүй Австрали, авиаслаг залуусаар хүч сэлбсэн Турк. D хэсгээс хэн нь хасагдах шатанд шалгарах бол та бүхэн өөрсдийн таамгаа сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөлөө.
дараагийн дугаараар их хэсгийн багууд болон онцлог тоглогчдын талаар хүргэх болно. Сувга subscribe хийж биднийг дэмжээрэй.